Сайн мэцхан өрхөмөд үзэгчтэй. Таны мэдхүү хэлээр өрөөтэй Занга ТV-ийн цоошин дугаар хэм үзэгч та бүхэн төрөхөд бэлэн боллоо. Бидэрт Монголын төвийг ярьж өгөхөөр судлаач, бэлгүүн судлаач тод миний би энэ сууж байна. За бидний үйлрийг дэмжиж ирэх үзэгч та бүхэн юун дээр дарахаа мэдэж байгаа. За энэ удаагийн дугаараа шууд эхлэе. За танд өглөөний мэнд хүргэе. За чамд бас өглөөний мэнд хүргэе. За өмнөх дугаар дээр. Яа, хоёр тал дөхөж очсон биз. Тэ, дөхөж очсон. Кутууз нөгөө талаас хэд бух. Тэ очиж байгаа. Тэр чинь би энэ аян жалууд гэдэг үгийг болохоор байлдааны нэр гэж ойлгоод байдаг байсан чинь газрын нэр юм биш тэ? Тэ нэг аян жалууд гэхэд нэг жижиг горх хөлөө урсдаг гэж ярьдаг. Аха. Тэгээд энэ хамгийн гол нь хэд бухын байгаа яг энэ газар чинь ил цөлөлтөө. Арабын цөл шүү дээ. Энэ чинь одоо уул нь хэд одоо хүлээгүүгийн мөрөөдөл бол энэ Иерусалимыг эзлээд Мека Мединаг бас сөнөөх хийсэн чинь хаан анхнаас ороод одоо ингээд байдал хэцүүдлээ шүү дээ. Тэгэхээр энэ эзэлсэн газараа өөрийн мэдлэлтэй байлгахын тулд Улаан тэнгис дээр ямар ч лээсэн одоо яаж юм хилийн заагаа зурхаас аргагүй болсон. Арабын цөл. За энэ Израиль гэд хэрвээ ярих ч бол Негевийн цөл. За Лебанон бол цөлгүй. Босд бол бүгд цөл واخгүй. Ирак ч бас цөл шүү дээ. Сирия дээр ч бас цөл ихтэй газар. Азербайджан бол яаж юм? Цөлгүй газар. Тэр энэ эзсэн газар нутг нь бол 9 цөл. Тэр энэ 9 цөлийг гаталж ирнэ гэдэг бол бас аль аль талын Монгол цэргийн болон одоо Мамлюк цэргийн маш их хүчийг шавхна. Тэр 9 цөлийг гаталж ирээд байлдана гэдэг бол бас их асуудал үүснэ. За тэгэхээр арабууд бол яаж юм мамлюкчууд араб морьтой. Энэ бол яаж юм араб морь гэдэг чинь 9 цэл тавьдаг морь байхгүй. За манай Монголын хөлөг морь бол тал нутгийн морь. Гэхдээ Улаан тэнгис хүртэл тавьчлаа. Ер нь хангалттай биш үү? Манай Монголын хөлөг морь. Төв Азаас тавьлаа штэ. Хүлээгүй бол яах вэ? Амуудараа мөрнөөс нийл мөрөн хүртэл газар нутгийг эзэгнэ гэж байлдан дагуулъя гэсэн зорилготой ирсэн боловч энэ зорилго бол одоо ингээд унтарсан гэсэн үг. За айн шалуудад тулж ирж байлаа. Байбрас Султан дуудвуу тэгсэн. Чи бид хоёр айн шалуудад тулдаад энэ айн шалуудад хэрвээ тулдаанд надад туслах юм бол би чамд Аляпог өгье. Чи Аляпогийн захирагч болчих. Хүлээгүү Аляпогоос явчихсан. Тэнд хэд бухал байгаа. Биш энэ байжуул байгаа. Тийм учраас байжуугийн нас дээр гарсан. Байжуу бол нэлээд насанд болсон байгаа. Тэр хөгшин чоны ухаантай боловч одоо цэргээл өдрөд нөх байсан ш өөрөө бас байлтахад бас л сайн биш болсон байх. Монголын цэргийг бут цогсноор айн шалуудад хэрвээ чи надад тосолж ялтан төрөх юм бол Аляпог надаас аваарай. Би чамд Аляпог эзлээд Аляпог өгье. Сирийн нутгийн Аляпо одоогийн Халебот хэрэг болно гэсэн. Чи тэр хоёулаад адилхан камаа үндэстэн бидтэй. Монголчуудад хоёулаад адилхан өс зангидсан. Олон жилийн өмнө бидний эцэг их яаж аллаа. Тэгээд биднүүсийг яаж боол болгож худалдлаа. Эрх биш чи мартаагүй байсан. Чи надад туслах уу? Тэгдээ Султан. Би туслая. Айн шалуудад одоо дөхөж очиход хэд бух жанчны цэргийн талаар мэдээлэл байна уу? Бидэнтэй ойрлох зэрэгтэй байгаа юм байна. Би яарад 24 мянган цэрэг цуглуулсан. Мамлюкийн султанд бас 24 муж хэсгээр одоо ингээ хуваагддаг. Мужийн захирагч болгон мянган цэрэг татаад султанд өгнө штэ. Тэгэхээр яах вэ? 24 мянган цэрэг гарна. 14 мянган цэрэгээ аваа явсан. 10 мянган цэргийг мамлюкт үлдээсэн. Энэ цаагаараа ар хударгаар Франкууд ороод ирэх магадлалтай гэсэн үүднээс
хамгаалт маягаар үлдээчихэд байгаа юм. Нэгсэндээ зэрэг манер одоо бараг 2 хуваасан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 14,000 орчим цэргийг авчирж ирж одоо Султан Кутуз авчирж ирж байгаа гэсэн үг. Харин хит буха нэг 12 мянга юм уу 13 мянга л байгаа. За энэ хоёрын тоо бараг ойрхол гэсэн үг. Ийм л байгаа гэсэн үг. Бид нар энэ газрыг хэр сайн мэдэх вүлээ? Монголчуудыг бодвол илүү сайн мэднэ. Тэгвэл энэ газар нутаг дээр байлдахын тулд монголчуудын яаж байлддаг аргыг чи мэднэ. Би ч мэднэ. Монголчуудын аргаар тололтой. Тэгвэл бид нар ялна. Ойлголоо. Таны зөв. Монголчуудын аргаар тололтой. Зүхтаж, уухарч, зангад хийх байдлаар тололтой. Би Анжалотын яг хойхон байгаа. Жижигхэн 70 модны баян бүрдийн салбарсан 70 модны жижиг хэмжээний ой байдаг юм. Тэнд би бүх зэрэгээ цуглуулчихна. Чи очоод өдөөгөө аваад ир. Өдөөгөө аваад ирэх юм бол бид нар тэднийг дундаа хийн. Мэргэн санаа байна шүү. Тэги. Би чамд 5,000 зэрэг өгнө. Чи өдөөгөө аваад ирээрэй. Тэги. За, Бебрас, Жанжин одоо ингэж хурж. Энэ хоёр Султан Кутузтайгаа тохирж штэ. Хэд бух Жанжин. За, нэг сони юм байна. Байдар ноён гэж яг энэ үед гарсан бас. Гэтэ энэ нөгөө ямар байдар вэ? Цагаадагийн ууган хүү байдар уу? Эсвэл зүгээр адилхан нэртэй ноён уу? Мэдх юм алга. Байдар ямар ч лсэн ам үргэцсэн. Гэтэ энэ удаа байдар гэдэг нэрний ноёны нэр гарлаа бас. Анжалотын тулдаанд байдэн шүү. Хит бухын талд байлдаж явж байгаа. Би одоо ботхдоо бас байдар гэдэг нэртэй адилхан ноён л байсан гэж би бодож байна. Байдар хаанхүү бол яг Исмаилитын тулдаанд Исмаилитуудаа тулдж байхад умард Афганы газар нутаг дээр буюу Харсаны хойд хэсэгт бол алагдсан шүү дээ. Тэгэхээр яг энд алагдсан уу эсвэл Анжалотод уу гэдгийг мэддэхгүй байна. За ямар ч нэсэн байдар гэдэг ноён байгаа. Хит бухын мэдлэлд байгаа. За, гүр Жерманы зэргүүд байгаа. Одоо Кутуз биднэртэй байлдана. Тэгэхээр зүүн жигүүрийг хамгийн түрүүнд Хамааны араб зэргүүд хашиж байлдах байх. Би ингэж бодож байна. За тэгээд баруун жигүүртээр би өөрийнхөө гүр Жерманы зэргүүдийг тавьчих. Төв жигүүр дээр ерөнхий зэргүүдээ ингэж тавиад тэгээд орно. За яг ийм саран хэлбэрээр оръё. Буюу номон толгуур хэлбэрээр ингэж жигүүрээр ингэж орно. Яг энэ жигүүрээр ингэж орохдоо ямар ч лсэн Султан Кутузын зэргийг нэвт цохно. Ард нь гарах ёстой. Ард нь гарчдаг юм бол бид нэр тэднээс өвчрэг олно. Туршуулын мэдээ. Ямар мэдээ вэ? 14,000 орчим зэрэгтэй ирж байгаа гэж хэлж байна. Та ойрхон л юм. Тоон ойрхон л юм. Ойрхон сонсдож байна. Зүгээрээ. Харин нэг юмыг анхааруулъя. Тэдний морд хурдан шүү. 9 цэлийн мордтай. Бид нар хэрвээ зүхтах юм бол биднийг гүйцэнэ. 9 цэл дээр гүйцэнэ. Тэгэхээр бид нар хэрвээ хохирол үзээд ялагдлаа гэж бодоход бид нар тэдний гараас амьд гарахгүй 9 цэлийн морд тал нутгийн морийг бодох юм бол арай хурдан. Энэ бол араб морд. Тийм учраас бид зүхтахгүй давшиж тулдах болно. Таны зүгөө хэд бух эзэнтэй.
Тэгвэл тэднэртэй тулдаа. Элчээ бол. Ойлголоо. Мамлюкийн султан Кутузын асар. Агуу султан хэд бүхэн илчирлээ. Орвол таныг бууж өгсөн чинь дээрээ гэж хэлж байна. Тэгэхгүй бол бүгдээрээ та нар бүгдээрээ энд ам үргэнэ гэж хэлж байна. Өөр яасан? Юу гэж хэлж байна? Хүлээгүй хааны элчийг яагаад алж Каирийн хаалга хотын хаалганаас дүүжилсэн бэ толгойг юм. Энэ бурууга хүлээн өөрийгөө өөрийн биеэр надад авчирч тушаавал өвдөг сөгдөж өршөөл уушлахгүй байх юм бол өршөөнө гэж хэлж байна. Бард мөчж байх чинь. Эхлээд хоёлаа байлтчи. Тэгэд хэн хэний өмнө өвдөг сөгдөхөө харъя гэд чи өөрийнхөө жанжин хит буухт хэлээрэй. Ойлголоо. За элчний гэж юу? Энэ аргаараа байлдаа шүү. Бабрас. Чи эхлэв шүү. Ойлголоо. Галилеийн тэнгис. Гайотын болон Анжалотын хөндөй 1260 оны 9-р сарын 3-ны өглөө. Элсэн цөл. Халуун шүү. Тийм ээ. Заац. Хүлээгүй хааны хаан даалгаврыг биелүүлэх цаг болж. Бид нар мамлюкчуудыг бут нэргэх болно. Тийм учраас айгаад хэрэггүй. Тийм болохоор тэд нар яг тэр чигүүрээр орж ирнэ. Нааш орж ирж байгаа болтой. Гарч ирж байгаа ихний цэргүүд байна. Эдгээр бид нартай ан маань үзэх байх. Эдгэрийг бүгдийн буцаах шүү. Бабрас, жанжин, мамлюкийн жанжин, Бебрас. Тэнд байгаа хэд бүхэн цэргүү. Тийм. За. Одоо тэгвэл тэднүүсийг буцах цаг нь болж тээ. Цэргүүдээ. Өнөөдөр Аллах Тэнгэр биднийг ивэн. Яагаад би ивэн гэдэгт итгэлтэй байгаагаа та бүгд одоо хэлье. Аллах Тэнгэрийн агуу сургаал ариун дагшин газрыг хамгаалах цорын ганц цэрэг нь өнөөдөр бид нар болоод байна. Тийм болохоор Мошехидуудаа одоо их орончтой гэсэн үг. Мошехид гэдэг чинь одоо их орончт гэсэн үг. Их орончтой гэж хэлж байгаатай адилхан. Мошехидуудаа агуу Аллах бурхны төлөө амиа алдсан чамаагүй агуу ислам зал хэлж байгаа монголчуудыг өнөөдөр энчээ бид бут цохор иржээ. Лилаллах! Аллах мандтугай. Лилаллах! За ингэж байна. Аллах акбар! Агуу Аллах Тэнгэрийн нэрийн өмнөөс за ингэж Бебрас орж ирж байна. Даачта өөрсдийгөө ихэнд ботсон мамлюкчууд өнөөдөр хэн болсноо мэдэхгүй байгаа бололтой. Эдгээр бол олон жилийн өмнө бидэрт ялагдж байсан каманууд. Тийм учраас бид нар олон жилийн өмнө Кипчакийн камануудыг буцагчсан. Харин өнөөдөр дахиад буцах болно. Агуу хүлээгүй хааны зарилгыг биелүүлээ. Миний араас За ингэж өөдөөдөөсөө давхлаа. За одоо бүгд харваад эхэлж байгаа шүү дээ. Хитрхи сум хурцаа халахлаач ээ. За ингэж Бебрас халахлаа. Хариуд нь харав. За ингэж бас хариуд нь харвсан. Ингээ өөдөөдөөсөө ингэж давхиж ирж байгаа шүү дээ. Сумаар
Бас адилхан монголчууд харвлаа. Өөдөөдөөсөө харвлаа. За оногдох нь оногдно. За тий холдох нь холдно. За яг ингээд дөхөөд ирлээ. Дахиад харав. Дөхөөд ирэхэд хэд бух жанжин дахиад харах тушаал өгсөн. Монголчууд харвсан. За ингээд харангууд Бибрасын талынхан хамгаалаад бандука гаргаарай. Яг бандук гаргасан, чиглүүлсэн. Буудаад эхэлж байгаа. Одоо нөө бандук гэдэг зэвсгээ хэрэглэж байгаа байхгүй. За тэр бамбайн хаа оногцсон ч гэсэн бас нэлээд хизүү. Одоо эн чинь одоо буугаар буудаж гин гэсэн үг шүү дээ өдөөс нь. За бандукийг хаялаа. За одоо байлтлаа. За энэ бол аимшиг ташрын тулдаан боллоо. Игнэ байр бүслүүлж болохгүй шүү. Бүслүүлж болохгүй. За Бибрас ингэж хэлсэн. Монголчуудтай байдгаараа байлцсан. За ингээд цавчлах, баруун зөнгүү цавчих, жадлах, харвах. За ингээд одоо юу гэдээ айхтар тулаан болж байлаа. За бараг ер нь цаг гаруй тулалцсан. За цаг гаруй тулдаад Бибрас ухраад эхэлсэн. Бибрас ухраад эхлэнгүүт нь Бибрасыг хомж авах гад одоо монголчууд ингээд дайраад ороод ирсэн. Яг тэгүнгүүт нь Бибрас бүр мөсөн ухарчих юм бол зүхтчлаа гэж бодоод хит бух үлдэнэ. Тэр байрандаа зогсчих гээд байна. Тийм болохоор тулдаад эхнийг нэ тулдлаа дараагийн нэ холдлоо. Тулдж яхад ухраад ингээд холдсон игнэнийхэн хойно ингээд очиж штэ. Тэнгүүт нь шинээр хүлээж байгаа эхний игнэн дахиж хүлээж аваад одоо ингээд ухраад байлдаад тулдаад нөгөөдөл чинь байлдаж авчирч байгаа байхгүй монголчуудыг байлдаж авчирч байгаа. Яг ингээд байлдаж авчирч хагаад аншалуудын хөндөд ингэж байлдаж хагаад тэр нөгөө Кутузын хүлээж байгаа тэр Баянбүрдийн хэсгэн ойд төхүүлээд аваад ирсэн. Маш хүчтэй тулдаад за яа ингээд тэгэхэд Бибрас бүр ингээд өшөө цааш ингээд ухраад ирж байгаа. Бид нар ялчих шиг боллоо шүү. Хит бох эзэнтэй. Тийм ээ. Бид нар ялахгүй өөр хаачхантай. За үнэхээр яг монголчууд яг ялах нь тодорхой тийм сэтгэл харагдчихэв. За тал яг ингээд эхэлсэн. Тэнгут нь дахиад бандук гаргаж ирээд буудаж эхэлж байгаа байхгүй. Хаалаа. Шүү шид гэсэн тушаал өгөхөд бүгдээрээ догшин шүүгээ эргүүлж хагаад яаж ин мамлюк цэргүүдийн өдөөс шидэж байгаа. Мамлюк цэргүүд шүү гэдэг зэвсгийг мэднэ. Бас бамбаагаараа халахлана. Бамбаагаараа халахлаа. За ингээд бамбаан дээр нь үлдсэн зарим шүү асж байгаа штэ. За ингээд галт бамбаатай юм шиг харагдана. Яг тэр үед сэлмээрээ хусаад унгаачих жишээтэй ч юм уу. За тийч бас шатж байгаа бамбаа бас одоо галын буулгыг гэж утсан юм уу. Зарим ч яг хусаа гүч гэдэг юм. За тиймэрхүү юм болсон. Дахиад ингээд Бибрасын цэргүүд дайрахад дахиад монголчууд бүчиж жагаад дахиад ингээд байлдаад за яг энэ удаа яг бүчиж авсан. Бүчиж аваад дундаа оруулахад Бибрас тал тишээгээ байлдаад ингээд эхэлсэн. За яг ингээд байлдаад хариугүй бут цогчөөтл Бибрас сэт гарсан. Бибрас бараг ер нь 2000 зэрэгээ золиослон баха. Энэ яг сэтлэхийн тулд одоо 3000 зэрэгтэй болчиход байгаа. Яг сэтлээд ингээд цухтаангууд нь араас нь хөөгөө түрээд ирж байгаа байхгүй монголчууд. Яг хөөгөө түрж ирээд нөгөө Баянбүрд рүүгээ оруулаад ирэнгуут нь Кутузын цэргүүд гурван талаас нь Аллах акбар ингээ ороод ирж байгаа. Ингээд одоо яг нөгөө өрхөндөө аваад ирж байгаа. Одоо аваад ирчлээ гэсэн. Гурван тал одоо яг яаж тайлбар. За одоо яг ингээд ийм одоо ийм ой байгаа л гэсэн үг байхгүй юу да. Зүгээр тайв. Яг ингээд Бибрас чинь ухраад байлдаад ингээд араас нь ингээд монголчууд бөөнөр нь ороод ирж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр нэг Баянбүрдийн ийм нилээ ийм ойн дундаас л хэлбэрээр ингээд байж ийн гэж бол. За тий. Хэлбэрээр. Нэгсэндээ уул нь номон түлхүүр буюу саран хэлбэрээр хэд бух байлдыг гэж ботсон. Аха. Яг энэ аргаараа байлцсан. Бибрас тууртагдчих шиг боллоо. Нөгөөдөл нь бас номон тулгуур аргаар ороод ирж байгаа гэсэн үг. Одоо Пеус хэлбэрээр ингээд гурван талаас нь дайраад ороод ирлээ гэсэн үг. За яг бүчүүлэнгүүт нь одоо яаж юм? Нөө нэг Бибрас гидрэг иргээд байлтахад Султан Кутузын цэргүүд ингээд гурван талаас нь Монголыг байлдаад бүгдээрээ давхиж ирлээ. Бандука хэрэглээ байллаа. Бүгд бандук чинь нэг сонь нэг чиглүүлж хагаад гэ буудаж байгаа шүү дээ тий. Тэнгуут нь шууд хаяж байгаа байхгүй. Бандука хийнэ гэсэн үг.
буудлаа хайлаа бүгдээрээ бандукаар буудахад за монголчуудын оногдох нь оногдоод байдал бол үнэхээр хэцүүдэхэд бити бүслүүл тогтоо. За ингээд хит бухын тушаал өгснөөр бүслүүлэхгүй. Яг ингээд нөгөө П хэлбэрээр дайрж ирсэн чинь тогтоогоод авчихсан. Яг ингээд тогтоогоод аваад за энэ байлдаан бол өстой. Бараг 2-3 цаг хэртэ үргэлжилсэн. Нилээн тогтоосон. Тогтоолоо. Яг тогтоолоо. Хэсэг хугацаа талж явах нам гүм байдалд орлоо. Бид нар одоо дийлэхэд хэцүү болж байна уу? Үгүй ээ. Дахиад тогтооно гэж хэлсэн. Сафидин гүд үз. За одоо бүхлээрээ дайрах хэрэгтэй. Бүгд бандука хэрэгэл. Бүх цэрэг 3-5 бандук хэрэгэл. За ингээ алсаас хэдийгээр ингээ дайн төр зур одоо зогссон байгаа ч гэсэн модны тэндээс ч гэдэг юм алсаас бандукаар буудаад дахиад нэг цэрэг болгон 3-5 бандукаар буудаад монголчууд нь алхлаад яг ингэж байсан. Гай болж яг энэ үед яг тэр чадлаараа зүтгэхэд цаана гарыг гэж зүтгэхэд байж байтал баруун жигүүрийн хамааны араб цэргүүд гівгэнд күтүүсээс айгаад буугаад өчдөг юм. Гівгэнд энэ юунаас болсон бэ? Эсвэл адилхан лалын шашинтнуудынхаа талд орё гэж бодсон юм уу? За нэгэн тал энэ жигүүр алдагдсан тохиолдолд яах вэ? Хумуулхан тодорхой. Яг хэд бухын тушаалаар гүр жарман цэргүүд нь байлдаа цаана нь гарангаа алдаад яг хариугүй цаана гарч идэл нөгөөдөл нь тулдааны талбараас айгаа цутаачих байгаа байхгүй. Нэг жигүүр нь хамааны цэргүүд нь цутаацсан. Нэгэнт ингээд одоо жигүүр байхгүй болсон цагт энэ жигүүр бүрэн бүрэлдэхүүнээрээ аль бие осоор орж ирнэ. Ингээд дундаа хийн талаас нь байлдаад бут цогсноор айн жалуутрын тулдаанд хит бух ялагдлаа. Сайфидин гүтүүц энэ толтанд ялсан байна. Маш их хохирол үзлээ шүү. Тэглээ. Хамаанууд ямар бодолтой байна? Тэр хамааны араб цэргүүд нь зүхтаацсан. Биднээс айсан бололтой. Бандук зэвсгээс айсан биз. Гэхдээ чир нь хамааны цэргүүдийг бид нар нилээн их онсон шүү. За. Бид нар айн жалуутад ялснараа Монголын агуу их довтлохоог хинч зогсоож чаддаггүй гэж бодож байсан энэ ойлголтыг нь өөрчиллөө. Монголчууд яасан? Зарим хэсэг нь зүхтаагаад энэ ойрхон намгийн зэгс рүү орсон байлээ. Зарим хэсэг нь энэ цөлөөр дамж зүхтаасан. Араас нь их намгийн хэсэг рүү хин орсон юм. Байдар гэдэг ноён орсон. Хаануга зэгсэн дунд нуугдчаад тэгээд энэ тэндээс нууцаар харваад байх магадлал өндөр байна. Зэгсэн шатаа. За ингээд одоо зэгсэг шатаа гэсэн. Зэгсэнд нуугдсан байсан тэр одоо монголчууд чинь зэгсэн шатаагаад хэлэх чинь зэрэг ил гараад ирнэ дээ. Тийм. Ил гараад ирэн гут нь бандукаар буудаад эхэлж байгаа байхгүй. Бандукаар нөгөөдөл чинь буудаад эхэлж байгаа. Тэгээд нөгөөдөл чинь шийдээд байлцсан. Хит бух эзэнтэй. Одоо бид нар үнэхээр дийлхэ болсон. Ухрах хэрэгтэй. Ухарж болохгүй. Монгол цэрэг ухардсан байна. Эдгээр ийм ойлголттой болно. Монгол цэрэг ухардсан байна. Монгол цэрэг ухрахгүй. Монгол цэрэг зүхтаадгүй юм. Монгол цэрэг давшинжил байлддаг юм. За ингэж хэлээд хит бух байлдаад. За ингээд одоо яаж ийн? Үлдсэн монголчууд ингээд бүр мөс ингээд ялагдлаа. Монголын жанжныг тэр байдар гэдэг ноён яасан. Тэр зэгсэн тулдчихж байгаад бас алагдцсан. Таллаасаа бандукаар буудулсан байгаа. Хүрээ навчих юм уу? Хэрэггүй хай. Хит бухыг айдар. За ингээ хит бухыг баримжлаад. Кутузын өмнө авчирсан. За. Хэн хэнийхээ өмнө сүгдхийг харъя гэлөө. Чи Монголын сүрхий жанжин баха.
Хүлээгүүгийн жанжин гэлөө. Миний өмнө яагаас өгдөхгүй байна? Чиний өмнө би сүгдэхгүй. Яасан ч сүгдэхгүй. Өнөөдрийн чиний ялалт мөнх тэнгэрийн тааллаар л болсон. Чи зүгээр Монголын агуу их армийн зүгээр л нэг өчүүхэн хэсгийг л яллаа штэ. Бэрх чам тусалсан уу? Бэрх чам тусалаагүй болвол хүлээгүй эзэн өнөөдөр чамааг өмнөөс өгдүүлэх гээд байж байгаа штэ. Цаац. Чи тэгвэл одоо өгөхдөө бэлэн үү? Би өгөж болно. Би ямар ч өхлөөс айхгүй. Кудус. Чи намайг алж болно. Гэхдээ чи намайг алах юм бол манай эзэн хаан хүлээгүй эзэн хитрхи хэлгэнэ. Тийм болохоор зэрэг чи манай агуу хүлээгүй эзнийг хэлгэнүүлснээрээ улс их орондоо гай дуудана. Хүлээгүй эзэн Кайри газрын хөрснөөс аршиж газартаа тэгшилж Мамлюкийн бүх иргэдийг алж чадах болно. Манай эзний уур уцаар бол тэнгэрийн цахилгаан гялбаж аянгар мэргэж байгаатай адилхан байх болно. Хүлээгүү хаанд яг над шиг ийм дайчин мянгаараа байгаа. Би зүгээр л тэдний нэг нь. Тийм учраас чи хүлээгүү хааны уур хилэнгээс яасан ч сутгаж чадахгүй мэдв. Их зоригтой хүн байна. Султан ийм мундаг хэр зэргийн бодоод амийн хэлтрүүлэх үү? Хэрэггүй. Хэд нар бидний өсөө тайсан. За ойлголоо хүлээгүй. Хэд бухаа ойлголоо. Чи тэгээд бууж өгч. Өвдөг сүгдэхгүй юм биз дээ. Би өвдөг сүгдэхгүй. Чи яагаад ухраагүй? Монгол зэрэг хизээж ухардгүй юм мэдв. Монгол жанжин дайсантайгаа эцсээ хүртэл нүүр тулаад тулалцаар өөрөө дуустдаг жамтай. Чи монголчуудыг эрх биш. Илүү сайн мэдэх байлгүй дээ. Ойлголоо. Цаазал энийг. Тэгээ бас түүхэн дээр гардаг нөгөө их сонирхолтой хэлсэн байт юм байл шүү дээ. Хэд бох. Энд ингээд одоо өө туссан цэргүүдийг Монгол ээж нар нэг жил төрөөгүй гэж үзээд Монгол агтмарт нэг жил төл аваагүй гэж биш нөө Монголгүй нэг жил унаглаагүйгээ олчих. Монгол ээжүүд нэг жил төрөөгүйгээ ботчих гэж хэлдэг. Тэр энэ бол бас айхтар үг хэлж байгаа биз. Энэ хит бух жанжин. Ингэж ялагдсан 8 жанжин ялсан Кама хаанд очсон юм. Хит бух ч нөөрөө 8 жанжин. 8 юм. Тий. За хит бух одоо ялагдсанаар гэх юм уу да. Уу яг шулуух хэлий. Одоо энэ монголчуудын агуу их товтлогооныг мамлюкчууд зогсоосноор Монголын эзэнт гүрний агуу их товтлогоон үрд зогсон мохсов гэдэг ингээ балаараад байдаг байхгүй юу? Үгүй ээ. Баруун хязгаарт байсан нэг жижиг корпус, цэргийн корпусыг л одоо нэг суман гэх юм уу та. Нэг салаа гэх юм уу. Тэрнийг л ялсан шүү дээ. Нийт их цэрэгтэй тулцсан юм уу? Мамлюк их цэрэгэд айчилж ирээд хүлээгүү хааны их цэрэгтэй байлцсан юм уу? Байлдаагүй шүү дээ. Зүгээр л нэг жижиг нэг хийсэн салаа цэргийг нь л ялцсан байхгүй юу? Тэгснээрээ баг ер нь бид нэр одоо Монголын агуу их юуг зогсоосон гэсэн юм яриад байдгийн. Тийм биш ээ. Хүлээгүү хаан чинь цаана асуудалтай байна. Энэ бол зүгээр л баруун хязгаарын. Одоо энэ одоо зүгээр нэг жижиг мөргөлдөө. Тэгээд ингээд ялагдсан л багхгүй юу? Тэгээд их сони юм аа. Хит бухын нэр алдар ингээд цуурайцсан үнэ. Угийн ч цуурайтж явсан юм. Гэтэ энэ Казахстанд яахаараа хит бухын хөшөө босдог байна. Нөө нэрээ тийм байсан шүү дээ. Тийм. Казахстанд үт юм байл шүү дээ. Энэ одоо би бодоод байгаа энэ
8 улсын 8 хүн штэ. Ховдод босгомоор юм те. Энэ хэд бух жанчны хөшөөг бас хэний хөлөө хөшөө. Үгүй аргаа барахад тэр баяуулгад босголтой. Гүн чинь сони юм хэд бух жанчны хөшөө Казахстаны аль хот төлөө байдیں۔ За одоо нэр нь орохоор нь хэлж өгье. За Астана Алматад байхгүй нэг. За эцнийг ойрхон хотлолоо хэд бух жанчны хөшөө. 80 хүн. Одоо энэ Монголын одоо жанж шүү дээ. Тэгэхээр яаж юм? Би бодохдоо энэ агуу жанчнаа яадч энэ ховд босож штэ. Хөшөөг нь Казахстанд босдог нэг сонирхол юм. Энэ хүний хөшөө. За энэ агуу том тулдаан гэж айн жалуутын агуу том тулдаан байлаг биш. Энэ ямар ч том тулдаан биш. Нэг нь 15,000 зэрэгтэй нөгөөх нь 12,000 зэрэгтэй л байлцсан шүү дээ. За 14-12-оор л 2,000-ийн зөрөөтэй л байлцсан. Тэр нэг хамааны арабууд айгаа цухтаачааг бол тэр жигүүр алдагдахгүй байсан л да. Одоо тэгчүүл ингэх байсан, тэгчүүл тэгчих байсан гэсэн юм одоо яриад яах вэ? Зүгээр л энэ баруун хязгаарт байгаа зүгээр нэг салаа зэргийг л одоо мамлюкчууд л бутцгсан. Хүлээгүй жинхэнэ цэрэг аваад цаан чинь 300,000 гаруй цэрэгээр бэрх бүх цэрэгээ дайчилчаад Азербайджан руу ирж гин. Тэгэхээр хүлээгүй цаана Азербайджанд өөрийнх нь бараг 400 гаруй мянган цэрэг аваад байлдах гээд байна. Зах хязгаарт байгаа жижигүүдийг зодж өстөөс илүү хүчрэхэг эн зэрэгцсэн том дайсантайгаа тулалцсан хүлээгүүд илүү бас дээр байсан болоо та. Азербайджаныг яасан ч алдчих болохгүй гэж хүлээгүү бодсон. Тийм нөгөө Жиз Хасан гэдэг хотод хэд бух жанжны хөшөө боссон. Тэгээ манай Монголын эзэнт гүрний баруун хязгаарт байлдаж байсан агуу жанжны хөшөө. За одоо яах вэ? Тэгээд одоо булаацлаад яах вэ? Гэтэ тухайн үеийн Казахстан ч Монголын мэддэл байсан шүү дээ. Өөрөө 8 жанжин болохоор. За би бас ингэ дахин хэлье. Энэ бол агуу том тулдаан байгаагүй зүгээр мөргөлдөөн байсан шүү. Зүгээр л нэг бүлэг отрядыг л ялцсан шүү л гэсэн утгатай би хэлж байгаа. За айн жалууд болсны дараа хэд бух бол айхтар үг хэлж байгаа биз? Өнөөдөр үгүй яах вэ? Энэ хохирол бол юу ч хамгийн гол нь нэг хамааны арабууд гүржийн армяны тэгээд нэг холион бантан ийм цэрэгтэл байсан юм л да хэд бух. Гүрж армяны хамааны арабуудын тэгээд өөрөө удирдсан түргүүдийн нэг тийм одоо бараг уйгарч байсан гэж ярьдаг. Ийм холион бантан л айрамтай байсан. Нөгөөдүүл нь бараг яг нэгдсэн юунууд ирж байгаа штэ. Команууд ирж байгаа штэ. Гибжак команууд л ирж байгаа штэ. За тэгээд энэ жижиг юунд ялсны дараа 5 өдөр өнгөрсөн. За ингээд 5 өдөр өнгөрсний дараа яг 5 өдрийн дараа хин Кутуз Алеппог аавна гэж очсон байна. Алеппог одоо бид нар эзлэх хэрэгтэй боллоо. Алеппод хэн байгаа юм бэ? Алеппод байж юу байгаа. За тэгвэл одоо байж руу орохоос. Даачта Алеппог чөлөөлье. Миний араас Лил мамлюк. За яаж мамлюкийн төлөө. За ингэ орж ирээд Алеппод дай хийсэн. Бас л дундарсан хүчтэй байсан болохоор Алеппог арай гэж байжуу жанжин бас тогтоосон. Ер нь байжуу жанжин тогтоох ч гэжтэй. Байжуу жанжин бас яг энэ үед нас өндөр гарсан. Тийм болохоор байжуу жанжин ер нь бол би энэ муу байсан л та. Тэнгэр талцсан байсан. Тэгээд ер нь бол тэнгэр талсан. Байжуу жанжинаас орсон байсан. Тэгээд яах вэ? Удирдлаггүй болцсон байсан хідэн цэргүүд одоо те Алеппог арай гэж тогтоосон. Ингээд Алеппог нэг өдөр хэртэ байлцсны эцэст Султан Кутуз Алеппог чөлөөлж авлаа. За ингээд Алеппог чөлөөлж авсныхаа дараахан одоо шууд Дамаскийг чөлөөлнө гэж хэлсэн. Энэ ирчээрээ Дамаск руу Кутуз довтолж эхлэх нь тэр. За ингээд мамлюкчууд Дамаск руу довтлоход нэг сони юм байна. Бэрхийн цэргүүд яахаараа туслах гэж ирдэг байна.
бэрхээс ирсэн нэг түмэн зэрэг Дамаскыг чөлөөлөх тус болсон гэж бас түүхэнд бичээд байна. Бэрх чи яаж авъя? Гэхдээ бэрх ер нь Монгол хүн биз дээ. Гэхдээ би энэ их л за бас зүгээр түүх ингээд өрсөн болохоор би одоо түүхийг шүүгээд явах тэ зүмөрөө. Бэрх бол ямар ч байсан тус олж Дамаскыг чөлөөлөхөд тус олно гэж хэлсэн. Бэрхийн нэг түмэн зэрэг ирсэн гэж бичсэн байдаг. Бас заримдаа үгүй. Султан Кутуз байгаа хүчээрээ дайрсан гэж ярьдаг. Гэхдээ хаанаасаа зэрэг татах вэ? Эргээд банер чинь 10 мянган зэрэгтэй байлдсан хүн шүү дээ. Тэгэд айн шалгуудад байлдлаа гэхэд нөгөө зэргүүд нь яг 14 мянгуулаа үлдэх үү? За нэг ядч нэг 4-5 мянган өгсөн байлгүй дээ. Тэр 9 мянган зэрэгтэй Дамаскыг орно гэдэг чинь бол хэцүү. Ард байгаа 10 мянган зэрэгэд дуудах юм уу? Сидоны франкуудаас хамгаалах ёстой шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг таамаглал нь бэрх тусалцаа үзүүлсэн гэсэн тийм таамаг бол байна. За ямар ч хэлсэн Алтан орд Мамлюк хоёр хоорондоо инхийн гэрээтэй холбоотон болчиход байлаа. За бэрх бол Хувлайг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ шууд хэлсэн ариг бүхэд тус олно гэдгээ бас хэлээд одоо мэдээ өгөөд явуулчихсан байсан юм. За одоо яаж ийн Дамаскыг чадлаараа одоо байлдна гэж зүтгэсэн байна. За ингээд Дамаскыг Алеппог алдсны дараа Дамаск руу довтлоод Дамаскыг мэдлэлдээ оруулсан байна. Одоо Багдад руу. За ингээд Сир Мамлюкийн мэдлэлд ирээд одоо Багдад руу довтлоод Дамаск руу довтлож байгаа шүү дээ, тий. Дамаск руу довтсныхаа дараа тэнд байлдаж байсан Монголын цэргүүд ухрахаас өөр арга байхгүй болсон. Тэгээд Ефрат мөрнийг одоо ингэж давж Ефратын цаана гарч иж ухарж байгаа юм. За тэгэхээр зэрэг юу болж байна? Сир Мамлюк гэх болоод харин Ирак одоо юуных болсон Монголын хэвээрээ үлдчихээд байгаа юм. За яг энэ үед Дамаскыг эзэллээ. Одоо утгагүй хүчээ сэлбэж хагаад Багдадыг эзлэе. Гэхдээ Дамаскыг эзлэхэд их хүч шаардагдсан учраас төр зур цэрэг амсгий. Харин миний ойрын үнэнч туслах Малик ибн Абу гэдэг хүн байсан. Чи Алеппог захирч гэж хэлжилтий. Байбраас гайхаж. Чи юу вэ? Алеппог надад өгнө гэсэн мэт. Сонлим. Арай үгүй болов. Султан Кутуз. Алеппог бол би захирах ёстой үстэй. Тийм ээ, Байбраас. Гэхдээ энэ удаа би Алеппог Малик Абу захируулсан арай дээр гэж бодож байна. Дамаскыг ямар ч хэлсэн зовж чөлөөллөө. Иракийг чөлөөлөхдөө анд цаашдаа бид нар явна. Магадгүй Багдадыг булаагаад авчихад Алеппогоос илүү Багдадыг чи захирах юм билүү? Дамаск тэгээд хэнийг тавьж байгаа? Бид нар лөө зүхтаагаад ирсэн Дамаскын султаны Аюбиди угсааны холын хамаат нэг залуу байгаа шүү дээ. Түүнийг л тавихаас би тэгээд Алеппог захирахгүй одоо Багдадыг захирах хэрэгтэй болж таарч байна. Хамт даач эсвэл ганцаараач Багдадыг чөлөөлж болно. Тэнд Монголын цэргүүд байгаа. Султан та яагаад хэлсэн амд хүрсэнгүй? Алеппог надад өгнө гэвчтэй. Санаа зовдгүй Байбраас одоо амар. Алеппотой Алеппоггүй. Бид нар цаашаа явах л болно. Заац. Багдадыг чөлөөлнө гэдэг бол тоглоом биш. Султан Кутуз надад хотлоо хэлчихлээ. Алеппог чөлөөлж аваад заах Монголын жанжин, алдарт жанжин байж уу тэнгэр талцсан байсан юм байлээ. Нас орцсон байхад нь өдөртлөхгүй цэргүүдээр нь эдэлж авч Алеппог л чөлөөсөн байх үз. Дамаск ч мөн ялгаа байхгүй.
Байжууг Дамаскт нутглуулсан гэсэн тийм яриа байдаг. Гэхдээ энэ мэдэхгүй л дээ. Яг хаан ингэдэг мэддэхгүй шүү дээ. Энэ жанжтыг бас нууж л одоо хөдөөлөх байлгүй. Одоо би тэгэд ганцаараа ийм цөөхөн зэрэгээр Багдадыг жөлөөлөх хэрэгтэй болж таарч байна. Ойлгомжгүй. Сидон ямар нэгэн бэхлэлт байгаа болов. Жулиан ямар ч лсэн Жулиан бол нутгаараа явуулсан. Харин юу бодож байгааг мэдэхгүй байна. Султан Кутуз айгүй бол Сидоны жижиг вант улсыг ч гэсэн үгүй гэж мэдэн шүү. Ойлгомжтой. Тэгвэл дараад нь Бейрутад бид нар асуудал үүсгэх юм байна. Багдад бол тоглоом биш. Дамаскийг яриа гэж авлаа. Сэр биднийх. Тэгтээ одоо амс хийж байгаа дээр нь би л хөдөлгөөс. Бид нар хэд бухан эсрэг золиос олж орсон биз дээ. Тэглээгээд биднийг яаж шагнав? Султан цаашдаа хэлсэн үгэндээ хөрөхгүй л байх шиг байна. 20 жил Мамлюкийг удирдах байгаа султан шүү дээ. Тийм болохоор энэ хүн ямар нэгэн асуудалтай сэжиг авч магадгүй. За. Тэгвэл та нар над зүтгэн нэз. Таны зэрэг юм чинь танд зүтгэн шүү дээ. Би бол өмнөх султаны хувийн хамгаалагч байсан. Тэгтээ одоо яах вэ? Бүх юм өөрчлөгдөж байна. Цаг хугацаа өнгөрөх тусам бүх юм шинжлэгдэжлээ. Агуу султан. Яг Дамаскыг эзэлсэн юм чинь баяр тэмдэглээд сайхан ангөрөө хий. За тэгье. Бид нэр Лебаноны хойд бугын сүрг их ирсэн байд гэсэн мэдээ авсан байна. Ангөрөө хийж сайхан сэтгэл сэргээж цэргийнхээ эрдмээ баттгая. Тэгье. За ингээд амд явсан. Тэнд нэг бог байна. Хажууд нь оллоо. Үргэлжлээ шүү. За илүү. Дагаадгүй тэр бугыг агны. За ингээд ан хийсэн л дээ. Энэ ойролцоо. Буг байна, гөрөөс байна. За ер нь бол мерсер амт ан гөрөө бол хийсэн. Ингэж харав тийм аа. Бэбрас. Чи тэгвэл хэр мэрэгнээ харуулаач. Харуулъя л да. Та сайн харж бай. Тэр бугын хөдөлгөөнийг сайн ажигл. Тэгээд амьсгаагаа зогцоол. Яг ингэж л харагддаг байхгүй юу? Бэбрас. Кутуз алаа итгэв. Ингээд султан Кутузыг алаа хийсэн. За ингээд Бэбрас Кутузыг алсан. Ингээд алснараа өөрөө Кутузын байр суурьнд орохоор боллоо. Султан Кутуз тэнгэр таллаа. Султан Кутуз хэлсэндээ хүрээгүй. Тийм учраас одоо жинхэнэ эрлэх зоригтой хүн Мамлюкийг өдөрт холно. Энд болсон үйл явдлыг энд нь үлдээе. Энэ тэгээд ч бидний Мамлюкийн заншил. Та нар шин султаандаа үнчүү? Эсвэл инчээ? Дуусгах уу гэдэг өөрсдөө шийд. Бэбрас султан мандтгай. Бэбрас султан мандтгай. Бэбрас султан мандтгай. Инхүү бандуктер хочтой Азахар Бэбрас Мамлюкийн шин султан болох юм тэр. Мамлюкийн султан яаж болдог вэ гэвэл би хэлсэн. Эцгээс хүүд өвөлдгүү. Гэр бүлийн гишүүдийг гаргадаггүй. Ямар ч тэр хааны угсаа гэсэн байхгүй. Нэгдүгээр удирдагч байхгүй болсны дараа хоёрдугаар удирдагч л автоматар болдог. Энэ бол цэргийн засаглалтай юм шиг. Хаан тус байсан. Төстэй ерөөсөө цэргийн засаглалтай шүү дээ. Тэр бүрст атман заастаа тийм юм байна. Нэгдүгээр атман байхгүй болсны дараа хоёрдугаар атман болно. Гэтэ хоёрдугаар атман нэгдүгээр атманыг алж болно. Тийм ээ. Тэ энэ бол Мамлюкийн л ёс заншил байсан. Ингээд Бэбрас султан боллоо. Көнөр айхтар юм.
За. За ямар ч байсан бид нарт түүх ингэж сайхан ярьж өгч байгаа танд баярлалаа. Үзэгчтэй ч гэсэн бас бидний нэвтрүүлгийг төвчээртэй сонсон та бүгдэд маш их баярлалаа. Бид нүүлрийг дэмжиж лайк, subscribe дарахаа манайха битээ мартаарай. Энэ удаагийн дугаарыг энэ хүрээд төр завсарлаа. Дараагийн дугаараар ирэх уулзалтлаа. Баяртай.